Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Улсын гадаад харилцааны сайд Бат цэцгийн урлагаар Тайландын хаант улсын шадар сайд бөгөөд худалдааны сайд Жюрийн Лаксана визит 2022 оны 9-р сарын 5-аас 7-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Тайландын шадар сайдын Монгол улсад хийж буй анхны айлчлал юм а. Айлчлалын эхэнд Тайландын хаант улсын шадар сайд бөгөөд худалдааны сайд ноён Жюрийн Монгол улсын их хурлын дарга Занар шатарт бараалхлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа дурдаад Монгол улсын их хурлын дарга Занар шатар Тайландын хаант улсын шадар сайд бөгөөд худалдааны сайд Жюрийн Лаксана визитийн Монгол улсад хийж байгаа айлчлал манай хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тайландын зүгээс улсын их хурлын дарга Занар шатрыг энэ оны 10 дугаар сард Бангкокт новолох Аз намхан далайн парламентын форумд оролцохыг урьсан бөгөөд улсын их хурлын дарга тус арга хэмжээнд төлөөлөгч дэлгэхэд нотолж парламент хоорондын хамтын ажиллагааг гэрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийллээ. Айлчлалын хүрээнд Монгол улсын гадаад харилцааны сайд Бат цэцэг, Тайландын хаант улсын шадар сайд бөгөөд худалдааны сайд Жюрийн Лаксана визит, Монгол улсын гадаад харилцааны яам Тайландын хаант улсын худалдааны яам хооронд худалдааны хамтарсан хороо байгуулах тухай харилцаа ойлголцлын санам жижигт гарын хэсэг зурж, тус хорооны анх дугаар хуралдааныг зохион байгуулсан юм а. Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуйн аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хилцүүлэг өрнүүллээ. Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Түүнийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөлгөөс зайлсхийх явдлаас өрсөн сэргийлэх тухай засгийн газар хоорондын хилцээр, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хилцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар хилцээ хэлсэн юм а. Монгол Тайландын уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа бэхжиж, олон улсын давцанд бие биеэ дэмжих, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцаа худалдааг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч байна. Энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Монгол Тайландын хооронд 2022-оос 2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашд Монгол Тайландын худалдааны хамтарсан хорооны анх дугаар хуралдааны үеэр тохиролцсон санаачлагыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй санаачлаг гарган ажиллах болно. Хоёр улс бүс нутаг олон улсын талбарт хамтран ажиллаж ирсэн нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашд улам гүнзгийрүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөнх хоёр орны гадаад харилцааны яам хооронд байгуулсан Монгол-Тайланд хооронд 2022-оос 2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөөнд 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая $, хүргэх, хоримтлагдсан буюу нэмэгдсэн хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум $, тус хүргэх зорилтыг тусгасан бөгөөд улс төрийн сайн харилцааны нөөц бололцоонд түшиглэн харилцаа ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм а. ก่อนอื่นผมต้องขอถือโอกาสนี้ขอบคุณ Миний бие Монгол улсад анх удаа айлчлж байгаадаа түлээх баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль өргөн удам нутаг байгалийн ариун баялагийг харах гайхалтай байна. Монголын ард түмэнд тайчуудтай нэгэн адил найрсаг, зочломтгой хүмүүс байна. Тиймдээч манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1974 оноос хойш 48 жилийн турш найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа билээ. Тайланд Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт би итгэлтэй байдаг. Тайланд Монголын худалдааны хамтарсан хорооны уулзалт нь хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтыг илүү өндөр түвшинд хүргэх, хувийн хвшлийн худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих өндөр түвшний чухал зөвлөлдөх механизм байх болно. 2021 онд Тайланд Монголын худалдааны эргэлт 5394 сая $, хүрч Тайланд Монголоос 1562 сая $-ын импорт хийж, Тайландаас Монгол улсад 3832 сая $-ын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч, хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортлдог бол Монголоос Тайландад молибдены хөдөр, цэвэршүүлсэн зис, арьс, шир, кабель, утас, нэхмэл, эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
Таиланд Монгол улс 2027 онд хоёр талын худалдаа эргэлтийг 100 сая $100 хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын хувьд Таиландын компаниуд нүүрс олборлолт, уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, эрүүл мэнд, нарны эрчим хүч зэрэг салбарт нийт $1 тэрбум гаруй $1 хөрөнгө оруулалт хийсэн. Таиландын хөрөнгө оруулагчид Монголыг хөгжиж буй өргөн нөөц боломжтой зах зээл гэж үздэг. Монгол улс молибдены хөдөр, нүүрс, мөнгө, алт, газрын ховор элемент зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд Монгол улсын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах либерал бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Таиландын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа нь манай хоёр орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах болно. ไม่มีวันจบสิ้นครับขอบคุณมากครับ Хоёр улс бүс нутаг олон улсын талбарт хамтран ажиллаж ирсэн. Нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхийн төлөө нэгт хамтран ажиллана гэдгээ нотоллоо. Мөн альчлалын үеэр Монгол Таиландын аж ахуйн нэг хоорондын бизнес уулзалтыг энэ оны 9-р сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсын гадаад харилцааны яам, Таиландын хаант улсын худалдааны яам, Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимын төлөөлөгчд болон хоёр орны уул уурхай эрчим хүч дэд бүтэц, эрүүл мэндийн чиглэлийн 30 гаруй аж ахуй нэгж оролцсон юм а. Энэ одоо хуралдааныхаа үеэр нэлийн одоо довтой тодорхой ажлуудыг хоёр тал харилцсан одоо цаашд хийхээр тохиролцлоо. Энэ хүрээндээ бол 2022 оноос 2027 он хүртэл хоёр орны худалдааны одоо эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бол хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг бол баталлаа. Энэхүү төлөвлөгөөний хүрээндээ бол эхний ээлжинд хоёр талд бол худалдаа хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөгжлөн дэмжих хэлэлцээр болон давхар татрын хэлэлцээрүүдийг эх оны эхний хагаст бол хэлэлцээг бол эхлүүлэхээр шийдвэр гарлаа. Мөн одоо бүгд найрамдах Хятад улсын зарласан бүс ба зам санаачлалын хүрээнд хоёр тал бол аль аль нь Монголын талдаа бол Монгол Орос Хятадын эдийн засгийн коридор, Таиландын талд бол зүүн одоо эдийн засгийн коридор гэсэн ийм коридорын төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хоёр төслийн хүрээнд бол хамтарч ажиллах цаашлаад одоо 2025 онд Таиландын улсын нийслэл Бангкок хот бол бүгд найрамдах Хятад улстай галт тэрэгний одоо замаар шууд холбогдож байгаа. Энэ хүрээнд бол бас хоёр орны хоорондын худалдаа тээврийн асуудлыг бол транзит тээврийн байдлаар ингэ шийдвэрлэхээр бүгд найрамдах Хятад улсын талтай харилцан ажиллаж одоо зүүн өмнөд Аз руу бол төмөр замын тээвэрлэлт хийх хэрэгцээ үнцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо. Мөн одоогийн байгаа худалдааны одоо хэмжээг бол 12 дахин нэмэгдүүл 100 сая $100 төгрөх асуудлыг бол ярилцлаа. Мөн Таиландын талаас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Таиландын худалдааны төлөөлөгчийн газрыг ажилуулах саналыг манай талаас тавьсныг одоо Таиландын тал бол судалж үзэхээр одоо ингэж тохирсон байгаамаа. Хоёр орны хооронд шууд нислэгийг энэ оны 10 дугаар сараас эхлүүлэхээр ярилцаж байна. Энэхүү асуудлыг бол айлын тал бас нааштайгаар шийдвэрлэнэ гэдгээ бол энэ хуралдааны үеэр бол бидэнд мэдэгдсэн байгаа. Үнийн нөөцийг чадахжуулах одоо хөтөлбөрийг цаашд одоо ТК-гийн сантай хөргөжүүлэх мөн одоо аялал жуулчлал хүнс аж ахуйн салбарт ялангуяа маллын махан бүтээгдэхүүн халаал аргын ангаараар бэлтгэсэн махыг бол экспортлох чиглэлээр бол хамтран ажиллахаар тохиролцсон болно. Гадаад харилцааны сайд Бат цэцэг Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Кличискийг бүрэмсэн нутаг буцагтай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр гадаад харилцааны сайд Бат цэцэг элчин сайд Кличискийг Монгол улсад ажиллах хугацаанд Монгол-Америкийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, стратегийн түвшлийг баттгахад чухал хувь нэмэр оруулж, этик зүтгэлтэй ажилласныг цаашаа тэмдэглэлээ. Түүнчлэн дээд өндөр түвшний айлчлалуудыг хэрэгжүүлэх, харилцаа итгэлцлийг бэхжүүлэх, COVID-19 цар тахлын хүнд хэцүү үед урьдчилан сэргийлэх, Америкийн нэгдсэн улсаас коронавирусын эсрэг вакцин авахд дэмжлэг үзүүлсэнийг цохон тэмдэглэж, гадаад харилцааны яамны алтан гэрээгийг элчин сайд Кличискэд гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ. Олон улсын хөтөлмөрийн байгууллагын бүгд найрамдах Хятад ард улс Монгол улсыг хариуцсан довчооны захирал доктор Чан Хили гадаад харилцааны сайд Бат цэцэгт эдгэмчлэх цагтлаа гардууллаа. Гадаад харилцааны сайд Бат цэцэг доктор Чан Хилид баяр хүргэж, манай улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хөтөлмөрийн стандартыг олон улсын жишгт нийцүүлэхэд тус байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдсан юм а. Доктор Чан Хили олон улсын худалдааны байгууллага Монгол улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, зохистой хөтөлмөрийг дэмжихийг чухалчлан ажиллагаа энэ үеэр мөн илэрхийллээ.
Монгол Улсын гадаад харилцааны яам бүгд найрамдах Серб улсын гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөдөх 2 дугаар уулзалт 9 дугаар сарын 7-ны өдөр Белград хотод оллоо. Уулзалт нь хоёр улсын хоорондын яриа хэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд уулзалтаар эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр логистик, эрүүл мэнд боловсрол, аялал жуулчлал, соёлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Серб улсын засгийн газар хоорондын хэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцаж, боловсролын салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлцээрт гар эсэг зарлаа. Монгол Улсын гадаад харилцааны яам болон Унгар улсын гадаад хэрэг худалдааны яам хоорондын консулын анх дугаар зөвлөдөх уулзалт Унгар улсын Будапешт хотноо 9 дугаар сарын 9-ний өдөр болсон юм а. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Унгар иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, Унгар улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдээс ирж байгаа хүсэлт саналыг түргэн шуурхаар шийдвэрлэх болон бусад хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Гадаад харилцааны яам эдийн засаг хөгжлийн яам. Нийслэлийн засаг даргын хамгийн газар, Монголын үндэсний худалдаа ажилтны танхим, Монгол Улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн газраас хамтран доктортой хөгжлийн зорилго нээлттэй өдөрлөгийг 9 дугаар сарын 10-ны өдөр Сквадрын талбайд зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт 120 иргэн байгууллага оролцож, Асын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, доктортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа ололт амжилт, шинэлэг санаа чуулгуудаа танилцууллаа. Доктортой хөгжлийн зорилго нь хэнийг ч олгогдуулахгүй байх зарчимтай хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж өөр өгөөжийг гадаад харилцааны сайд Бац цэцэг тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ Монгол улс доктортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг үндэсний хөгжлийн бодлоготойгоо нэгт уялдуулан хэрэгжүүлж буйг онцолж доктортой хөгжлийн зорилгыг хангахад бүх талын оролцоо, түншлэл, бүтээлч ажиллагаа чухал болохыг тэмдэглэсэн юм а. Гадаад харилцааны яам нээлттэй өдрөлгийн үеэр хөгжлийн төлөв түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон технологийн дэвшлэлийг ашиглан төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхаа хүргэх захим натриад захим архивын үйлчлэгийг танилцууллаа. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна.